Бүжгийн ухаалаг утсаа утгаар нь ашиглая. Бүжгийн спортыг дэмжигч G-Mobile. Одоттой бүжглийн шоуны хамтран зохион байгуулагч таны хэрэглээг төгс зохицуулсан дараа төлбөрт шинэ багц төгөлдөр үндэсний оператор G-Mobile. Баярлалаа, та бүхэндээ энэ орой мэндийг хүргэж байна. Үнэхээр сэтгэл сэргээж нүд баясгасан энэ гоё цаг мөчийг хэлэхэд бэлэн болсон байна. Та бүгдийг хүргэж харж байдагтаа чин сэтгэлээсээ баярлалаа эрхэмсэг хадагтай өнөөдөр мөн TV5 телевизтэй хамт байгаа үзэгчид танд чин сэтгэлээсээ баярлалаа дахин илэрхийлж байна. Учир нь гэвэл энд сууж байгаа хүмүүсийн гайхалтай мишээсэн царай мөн та TV5 телевизийг үзээд сууж байгаа яг энэ цаг мөч бүхэн үнэхээр сайхан байна. Гоё мэдрэмжийг төрүүлж байна. Ингээд бүгдээрээ хамтдаа таны хайртай уран бүтээлчид, дуучид, жүжигчид, уран нуграачид, загвар өмсөгчид хамтгийнхны гайхамшигт бүжгийн хөдөлгөөнийг үзэхэд яг одоо бэлэн болсон байна. Ингээд та бүхэн бэлэн болвол чангаас чангаалтайч оролцогч нартай чин сэтгэлээсээ амжилт хүсцгээе. Одоо бүжгийн гурав шоуны маань шинэхэн дугаарыг хэлэхэд бэлэн болсон байна. Ингээд хамгийн хүндтэй, эрхэм хүндтэй хүмүүсийг та бүхэндээ бахархалтайгаар нэр төртөөгөр танилцуулахад бэлэн болж байна. Ингээд манай одоо бүжгийн гурав шоуны маань ерөнхий шүүгч нарыг та бүхэндээ танилцуулж байна. Энэ бол Монголын бүжгийн спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мөнгөн Гоёг. Монголын бүжгийн спортын холбооны багш дасгалжуулагч, шүүгч Бат сайхан. Мөн үргэлж бидний гайхамшигтай нэмсэглэлээр манай оролцогчдыг үргэлж урам зоригоор бэлхааж байдаг үзэгсэнтэй хадагтай болвол Pro Sound студийн захирал Pop Diva Алтан цэцэг. Мөн өнөөдөр манай хүндэт эрхэм зочин шүүгчээр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан шинэ үе продакшны жүжигчин, зам найруулагч, сургууль хүмүүжүүлэгч Аси буюу Алтан сүх. Баярлалаа, таныг энэ орой харахад үнэхээр гоё байна. Манай үзэгчид үнэхээр урам зориг авч байна. Оролцогчид маань ч гэсэн таны өмнө бүжиглэхэд үнэхээр нэр төртөөр тэр гоё мэдрэмжийг аавна гэдэгт итгэлтэй байна. Ингээд үзэгчтэй одоо бүжиглийн шоугаа эхлүүлж байна. Ингээд хамгийн ихний салхийг хагадах манай оролцогч хэн бол бүгд хамтдаа дэлгэцэнд анхаарал хандуулцгаая. Одоттой бүжиглийн шоу нэвтрүүлгийн ивент төлөвч Номин Холдинг. Сэтгэлийн эрч хүч, халуун дулаан, энерги, Монгол аялал жуулчлал. Эрүүл өсөлтийн нууц Куркума. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Танговын нэг эргээд ингээд суудаг хөдлөн тий. Энд дээр ингээд дандаа ингээд хөл алдаад. Ингээд байхгүй тий. Хөл алдаад. Тий, хөлөө алдаад. Хөлн дээрээ тэнцвэргүй. Гар нь амар тэнцвэртэй. Чи юм болов. Тий, ингээд тэгтээ танго үжиг бол надад стандарт бүжиг хамгийн их таалагдсан үжиг. Яг тэгэхээр айгуу тийм огцом ингээд характер харуулдаг тий. Айгуу тийм хурц бүжиг үйл тий. Вампир болж байгаа шиг. Тавын үед болохоор яг тэр дүрн магадгүй яг өөрийнх нь их басна. Яг энэ байдлыг нь илүү харуулж өгөх гэсэн бодолтой байсан. Нөгөө зохиомж бүжиг тал дээр анхаарал яг үндсэн хөдөлгөөнөө хийсэнгээ баг хийлээ гэсэн тийм шүүмжлэл хүрсэн. Тэгээд яг энэ удаагийн дараагийнхаа бүжигэн дээр яг энэ алдаагаа засаад үндсэн хөдөлгөөн дээр илүү анхаарч одоо жинхэнэ тангог үзүүлэхийг хичээж байгаа. Тийм үзэгчтэй. Тэгэхээр та бүхэн маань сайн харлаа. Манай Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан уран нуграач Лавг Очир маань хэрхэн бэлтгэл хийж байгааг та бүхэн үзлээ. Ингээд ховийн дугаар 1 Лавг Очир маань хамтран бүжиглэгч Сувд Сүрэнтэйгээ танго бүжгээр та бүхэндээ мэдчлэх гэж байна. Хүлээн авцгаана үзэгчтэй.
Хоёр дугаарыг тав гочр. Хамтран бүжиглийг цовд сөрөнгө. Танго. Баяр үргээ. Энэрэг юу гоё болгож ингэж үзэгчтэй. Ихэм хадагтай ноёдоо. Гоо үзэгсэн. Совтач үнэхэр хөрх харагдаж байна. Гоё харагдаж байна. Гоё юм аа. За баяр үргээ. Хүн болгон баярын гайхалтай мишиг дөрөн. За тэгээд манай тав гошрыг дэмжихээр сайхан анд найз нөхдүүд нь тэнд ирсэн. Хамгийн ихээр алгатаж чинь. Ямар санагдав гоё найз нэрийнхээ өмнө гоё бүжиг гэж гайхуудах. Сайхан санагдлаа. Тий. Яг циркийн манежд харж байгаа юм шиг санагдлаа. Тэгж гэнэ үү. Эдгээр маань бүжиглүүл хэрэг бүжиглэх бол найзууд чинь. Бүжигчд хэрнээ. Бүжигчд бүгдээрээ. Бүжиг сонирхдаг тий. За. Би гацлаа. Чөлөөт бүжиг. Чөлөөт бүжиг үү. За баярлаа. Мөнгөө их шүгшид их таалагдсан Мишель дүүрэн сууж байна. Мишээсэн дагин шиг гээд гоё тийм нэг гоё дуу ихэлдэг шүү дээ. Тэр үг санаанд орж байна. Дагин шиг багт. Шүүгчнэрийг ингэж мишээхэр миний сэтгэл манай оролцогчдын харцтай шал өөр болдгоо шүү дээ. За тав гочор сувцэр нарын танго бүжиг таалагдв уу? Дагин шиг багт яг тийм. Мишээсэн дагин шиг энэ. Зөв ямарсан мишээлээ лав сучир түрүү чигтэр нэлээд банк хүртсэн байгаа. Тэгээ сая бол над танго айтайхан санагдлаа. Ерөнхийдөө танго ойлгож байна те. Энэ хамгийн гол зүйл байхгүй юу? Бүжиг ойлгож байна гэдэг бол түрүү чигтээ тэр хүртсэн бангуудыг нэлээд бас зассан байна. Баярлаа. Тий, над үндэ тэр байсан таалагддаг байхгүй. Тэгээ вайсын хувьд бол над үнээр таалагдсан. Сая танго бол таалагдаа. Тэгээ дээрэс нь тавилтыг их гоё хийсэн байна. За. Дээрээс сувдаа гоё байлаа. Чи сувдааг сайн удирдах байна. Тэгээд тэр өргөлтүүд бас зүйлсүүд надад их айтайгаа санагдсан. За тэг бос юу шиг сонсож дундуур нь бас хэлье. За. Тэгэлгүй яах вэ? Хадагтай алтан цэцэг. За миний хувьд бол энэ одцтой бүжиглэр шоунд ууг намаа миний үүргийг хилээд өгчих шиг болсон. Хүмүүст гоё урам зориг, инээмсэглэл, итгэл, найдвар бэлгэлгсэн. Би лав гочор бол маш сайн циркийн уран бүтээлч. Тэгээ циркийн урлаг өөрөө их тийм хатууд өрөмтэй юм шиг санагддаг. Тэгээд тэр утгаараа лав гочор маань ер нь энэ яг урлагт тайзан дээр гарч байгаа тэр өгөгдлүүд нь их гоё байлаа. Би бол бүжгийн нарийн одоо тэр юуг нь бол хэлж мэдгүй. Гэхдээ тайзан дээр гарч байгаа тэр үзэгчдэд өгж байгаа тий урлагийн хүн байх хэвээр тэр өгөгдөл нь их сайн байсан болов. Тэгээ нөгөө талаас авах юм бол их гоё тийм цэгцтэй маш сайн хийж чадлаа л гэж би хэлмээр байна. Өөгүй гэж хийж байна. Өөгүй яг байна. Өөгүй. Тий. За, ноён бацаахан шөгч. Зөв. За. Шоконд орсон байна шүү дээ. Тийм. Лав гочрыг орж ирэхээр ингээд шоконд ороод. За. Лав гочруудаа саний танга урд нь вальс хийсэн дээр жоохон зэмэл үрдсэн дээр бол тодорхой байсан. Тэгээд өөрчлөгдсөн байна. За, өөртөө нэлээд бас энэ ч тийм үнэлт өгөлт хийсэн юм шиг байна. Тэгээд саний танго миний хувьд бол их тийм одоо юу гэдэг үзэгчдийг одоо бас их байлдан дагуултаа гэж шаарлаа. Хоёрт нь зүгээр нэг хөдөлгөөний холбоосыг хийх биш. Хөдөлгөөний холбоос хөгжимтэй бас өөрийнхөө дотоод сэтгэлийн мэдрэмжтэйгээ цуг хийсэнд саний танго их тийм одоо сэтгэл татлаа. Тэгээд сайхан дайчин танго байлаа. Баярлаа. Гэхдээ юу хаахгүй гэсэн юм шүү дээ. Муу яа л гэж чөлөөтэй. Танд ид ирчихвэл байгаа. Юу гэдгийг тэр хөлний улаан ажиллагаа дээр анхаарах хэрэгтэй байна. Ерөн зүгээр дараа да. Тэгэхгүй болохоор тий жоон задгаа явуулж байгаа. Сайн өөгүйгээ хэлчихээр заавал өө хайгаад байх шаардлага байгаа мó. Үнэхээр л өөгүй байл алтан сэгчийн шүүгчийн хэлдгээр бол тийм үстэй. Өөгүй байна л да. Гэхдээ оотой байна л да. Заавал нэг юм хэлгээ. Үнэхээр л сая гоё. Үнэхээр тийм үстэй үүдэг штэ. Үнэхээр өөгүй сайхан танга үзүүлдэг штэ. За баярлалаа. Бидний чинь мэрэгчлийн хүний бас зөвлөгөөг тусгаж авсан гэдэг итгэлтэй. Ер нь хамгийн их тусгаж авдаг оролцогч нарын нэг штэ тийм ээ. За баярлалаа. Одоо хамгийн гоё өөр өнцгөөс харж. Тэгээ би асихахаа ер нь шинэ үеийн тоглолт үзэх болгонд бүжгэлж яхийг харах дуртай. Би гоё кайф авдаг байхгүй. Таасаа хэр кайф авбаа. Амар гоё танго.
Би өөрөө тангод амар гоё дуртай. Одоо яг тэр их гоё характерны гоё бүжиг те. Энэ бүсгүй химлээ. Сувдаа. Ямар гоё харагдаж байна тайзан дээр. Үнэхээр гоё харагдаж байна. Ясаха оролцогч нь бол энэ оролцогч нь хамгийн гол хүний хамгийн сүлд нь магтах гэж байна. Яагаад тэгэхээр оролцогч нь үнэхээр мэрэгжлийн бүжигчин шиг тийм ээ. Мэрэгжлийн бүжигчин хүнийг ингэж авч явнуудад үнэхээр гайхамшигтай. Үнэхээр гоё харагдаж байна. Үнэхээр баярлалаа. Тэгээ би нэг юм асуу. Энэ зохиомч нь одоо яаж хэн яасан бэ те? Өөрснөө найруулсан уу те? За ерөөдөө тий. Тэгээ үнэхээр гоё. Зохиомч нь бас их гоё таалагдлаа тийм ээ. Одоо яг гоё тийм бас яг өнгө говцлалт үнэхээр гоё тий. Яг яг вампир шиг айгүй гоё амар гоё. Үнэхээр гоё зөвүүн тий. Гоё айгүй гоё харагдсан. Одоо яг энэ үг зохиомч нэг гоё харагдсан. Өөрөө маш гоё. Бүр мэрэгжлийн бүжигчний дайны үнэхээр гоё. Хурц хамгийн гол хангаж тийм биз дээ. Мэрэгжлийн бүжигчтэй гоё гэсэн. Характерны гоё шалгоо болгоо тий. Вампир шиг гоё гэдэг. Гоё. За яста би анх удаа амар гоё гэдэг үгийг тохирсож байгаа цаг үеийг одоо үзлээ. Үнэхээр амар байсан сайн зохиомж нь. Гэтэ гоё. Амар гоё. Гоё. Үнэхээр тийм биз дээ. Вампир шиг гоё гэж шүү. Аа тийм. Хамгийн тохирсон үгийг хэлж чадлаа. Үнэхээр гоё байлаа. Та зөвүүн гоё байлаа. яа. За баярлалаа. Ийм мэдээ. Тэ баяр үргээ. Гоё үнэхээр орон зайг дүүрэн байна. Яг энэ цаг үсгээр гоё байдаг тийм байсан та. Энэ тав гочр шүтэн гэдэг. Амар гоё байна. Шүдээ бүр зориулаад хуураад ицсэн байна. Аа итгэхгүй байгаа юм биш үстэй. Илүү гоё группны харуулъя. За миний камер